Монгол банкнаас зарласан долларын ханш өнөөдөр 3562 төгрөг боллоо. Энэ мэтэр сүүлийн 14 хоногт долларын ханш өссөөр байна. За харин валютын нөөц хангалттай учраас ханш хэт савлахгүй гэж сангийн сайд Төв банкнаас мэдээлсэн. Гэвч долларын ханш өсч байгаа шалтгааны 99% нь төсвийн алдаатай бодлого, импортыг бууруулахад чиглэсэн үйлдвэрийн бодлогогүй зэрэгс үүдэлтэй гэж эдийн засагч онцолж байна. 2024 оны 4-р сард буюу яг 1 жилийн өмнө долларын ханш 3376 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3568 болжээ. Жилийн хугацаанд долларын ханш 200 төгрөгөөр өсөх болсон шалтгааныг Америк нэгдсэн улсын тарифын бодлого, хятадын худалдаа авалт буурсантай албан албаныхан тайлбарлаж байна. Нөгөө талдаа валютын нөөц 5.5 тэрбум доллар байгаа учраас инфляцийн өсөлт зэрэг бусад санхүүгийн өндөрлөөс айх авил багтаа гэж албаных үзлээ. За 2-3 дугаар сард валютын нөөцийг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлсэн зүйл нь одоо манай банкуд бас олон улсын санхүүгийн зах зээл дээрээс зээл, бонд гарах хэлбэрээр их үзүүр оруулж ирсэн. Энэ нөлөөлж байна. За нөгөө талдаа Төв банкны хувьд бол энэ нөгөө алтны мөнгөжүүлэлт бас валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн байна. За Монгол банкны хувьд бол хэдийгээр валютын ханшин дээр дамд байгаа ч гэсэн бидний хувьд энэ олон улсын нөхцөл байдлыг хараад ер нь хангалттай хэмжээний валютын нөөцтэй байх нь бол зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр Төв банкны хувьд бол нэгдүгээр зорилт бол энэ нөөцөө хадгалаад явна. За хоёрдугаарт нь яг хэдийгээр нөөц хадгалах үндсэн зорилт байгаа ч гэсэн нөгөө талдаа бас ханшин дээр тийм том хэмжээний дарамт ирэхгүй болов гэж харж байна. Харин Монголын гол худалдаж байгаа бүтээгдэхүүн болох нүүрсний үнийг хэд өөдрөгөөр төсөөлсөн. Төсвийн байгууллагын худалдаа авалтын ихэнх нь импортын бараа байдаг зэрэгс үүдэн алдаатай бодлого, тэлсэн зардлууд дааж дийлэхгүй эрсдлийг дагуулж байгааг эдийн засгч хашчулан санууллаа. Долларын ханш хангалтж байгаа нь бол ер нь 99% нь бол манай дотоодын бодлогоос болж байгаа. Тэгэхээр манай дотоодын бодлого маань ямар байна гэхээр бол яг одоогийн байдлаар одоо экспортоос олсон орлогоо тэр чигээр нь бол одоо хүмүүс тараах. За тэгээд тэр маань болохоор бол баярын өмнө ялангуяа тараах. За тэгэл гаднаас одоо авах импорт болж хувирч байна. Тэгэхээр бол нэг талаасаа бол ингээд гар дээр иргэдийн гар дээр мөнгө өгч байгаа юм шиг, нөгөө талаас тэр маань өөрөө болохоор бол одоо төгрөг сулрах, доллар гадагшаа урсах нөхцөлийг бол улам нэмэгдүүлж байна. Жил бүрийн үеэд барилгын салбар эрчимжиж импорт нэмэгдэх нь үнэнч импортыг тэмцэн гол худалдаа авч нь төр өөрөө. Тиймээс төр нэн шаардлагагүй зарлуудаа танаж харин импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой салбаруудаа дэмжсэн татврын бодлого, алсыг харсан бодлого дутагдaltaй хэвээр байна.